Хай. За би өнөөдөр болохоор Оливионгийн хүлээн авалтанд очих хэвээр. Тэгээд одоо болохоор цаг 9 цаг өнгөрч байгаа байхгүй 9:30 мөч 9:40. Тэгээд тэр газарт болохоор 12:30 хүртэл очсон байх хэвээр. Тэгээд одоо ямарсан нүрэ бодаад тэгээд хамт гарцгаая. За нүүр хүсэн янзалчлаа. Тэгээд өнөөдрийн dress code маань болохоор улаан өнгийн point хөх ёстой гэсэн. Тэгээ надаа ер нь бодоцсон ч улаан өнгийн хувцас амар бага байд юм билээ. Тэгээд би бодож улаан өнгийн тэрхүү өмсгөр шийдсэн байгаа. Тэгээ ягаад чинь шинэ жил болохоор за жоох улаан өнг мөнгө хичилсэн баг. Тэгээд ямар ч гэсэн өмсөд тэгээд гарцгаая. Яна ганцаараа жоохон цаца зүгээр. 원하시는 거 이렇게 해서 핑크 나가는 그래서 4기에도 마치는 마피된 유튜브 섭외 운영 중인 MC сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгтээ давтай морил. За тэгээ өнөөдөр би ямар бичлэг хийж байгааг гэхээр гарчигнаас та бүхэн харсан баг. Би өнөөдөр болохоор Olivion брендийн ивентэд оролцоод ирсэн байгаа. За тэгээ энэ ивент нь болохоор ямар ивент хийсэн бэ гэх юм бол би ингээд 25 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд 6 сарын турш Olivion брэндтэй хамтарч ажиллахаар болсон байгаа. За тэгээд энэ хамтарч ажиллахад хийх ёстой зүйлсүүд нь болохоор би ингээд Olivioнгоос бүтээгдэхүүн бэлгэнд аваад тэр бэлгэнд авсан бүтээгдэхүүнүүдийг болон skincare бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тэгээ саналаа Instagram хуудасаараа дамжуулж ингэж тавих ёстой тийм хамтарч ажиллах гэвээ хийсэн байгаа. За тэгээд энэ ивентэд очиод ирэхэд бол амар хөөрхөн бид нарыг ингээд бүгд ширээн дээр нь бүгднгийнх нь нэрийг бичээд инфлюенсеруудынхаа нэрийг бичингүүтээ бүгдэнд нь ийм гарын бэлгүүдээ бэлтцсэн байсан. За тэгээ өнөөдрийн бичлэгээр болохоор би Olivioнгоос авсан бэлгэнүүдэд танилцуулах гад аваад ирсэн байгаа. Миний Instagram болон YouTube хаягийг дагаад тэгээд надтай бас хамт байгаарэ. За тэгээ хамгийн эхлээд болохоор шүү дээ. Ийм ууттай ирсэн. Тэгээ нуут 8 хөөх юм илүү материалтай. Тэнгүүд өвөл ингээд юм хийж бас авч явахад амар гоё тохиромжтой тийм хөөх уут ирсэн. Хамгийн эхлээд болохоор шүү дээ. За би хамгийн эндээс нь эхэлчихье. Энэ болохоор ийм будаг арилгаа хичээсэн. Bioderma гэдэг брендийнх. Тэгээ угаасаа хүн болгон Монголд бол мэдж байгаа. Bioderma бол маш сайн бүтээгдэхүүн арьсчилгааны өвтч тэр будаг арилгаалтсан цэвэрлэгчүүд нь маш гоё, маш чанартай, бүрэн гүйцэд сайн цэвэрлж өгдөг давуу талтай байдаг. Дараагаар бас skincare бүтээгдэхүүн гарч ирж байна. За тэгээ би энэ брендийг болохоор одоохондоо ашиглаж үзээгүй байгаа. Гэхдээ TikTok болон Instagram болон beauty мэдээллүүдийн YouTube хаягаас бол зөндөө их харж байсан бүтээгдэхүүн гоё их юм бол та бүхэндээ бас хуваалцах болно. За тэгээ түүний дараагаар Симийн бүтээгдэхүүнүүдийг бол угаасаа Монголд бол хүн болгон мэднэ. Симийн бүтээгдэхүүн маш сайн өөд ардаг байгаа. За энэ болохоор ийм кушн бэлгэнд ирсэн байлээ. Тэгээд би бас Симийн бүтээгдэхүүнийг ерөнхийдөө бол
маш их хэрэгэлдэг байсан. Ялангуяа харандаан консилер бол маш сайн батганы ийм жижиг батг гарсан тохиолдолд өвөг нь маш сайн дарж өгдөг. Тэгээ үнийн үед бас маш боломжтой сэтгэлтгүй дэлхийд дахин амар алдартай брэнд болсон байгаа. За тэгэнгүүтээ бид нэр одоо Лионгтай хамтарч ажиллаж байгаа инфлюенсеруудын нэрийг болохоор Shot Pretty гэдэг байгаа. Тэгээд Shot Pretty гэсэн маш хүүхэн мистик руу төгсөн бэлэг болгож тэгээ Лионгт баярлаа. Дэлхийн дээр бүх брендийнхоо нэрүүдийг болохоор Солонгос дуудлагаар хэлж байгаа. Тийм болохоор та бүхэн бас жоохон гэж бас магадгүй бах. Тэгээд энийг бас ойлгоод үзээрэй. За энэ дээжгийн энэ саанууд байсан дөрвөнгийн саа. За тэгээ би болохоор одоогийн мейкапн дээр болохоор энэ нүднийхээ урд энэ цагаан сааг хэрэглэсэн байгаа. Энэ бол маш сайн гаралттай. Би бүр ингээд анх харчаад шинэ жил жоохон тийм блим гэсэн тийм vibe байх юм болов уу гэж утсан чинь бүр үнэхээр өдөр тутамдаа бол хэрэглэхэд үнэхээр гоё. Бараг хайлайтны оронд хэрэглэж болохоор байсан. За тэгээ энэ дөрвөнгийн саа маш гоё. Уг нь бол амар гоё савлгаад ирсэн баггүй. Би та бүхэнд савлгаануудынх нь зургуудыг энэ дээр ингээд тавиад үзүүлье. Тэгсэн чинь би нөгөө ингээд жоохон хэрэглээ задлаад бас зах цугаас нь жоохон найзуудтай бэлэг болгож өгөөд тэгээд тэгдэт юм болсон байна. За тэгээд энэ нөгөө энэ тосны Apple брендийн ийм серум ирсэн байлээ. За бас муу энийг хэрэглэж үзээ та бүхэнд сэтгэлдээ уулзахална. Тэгээд түүний дараа Dej Get брендийн ийм cool tone уруулан бодог байсан. За тэгэхээр ойрд ер нь ийм Chloe уруулан бодогнууд амар од болж байгаа шүү дээ. За тэгээ одоо би яг энэ уруулан бодыг түрхсэн байгаа байхгүй юу. Тэгээд би бас өөрөө cool tone тэгээд Lionг ч гэсэн энэ ивентийг хийхээс өмнө надад сайн маш олон юм асуугаадсан. Тэгээд cool tone уу, MBTI юу вэ гэх мэтчлээ. Хүн зориулсан тийм бэлгүүдийн бэлдэж өгсөн юм санагцсан. За тэгээд тэгтээ үгүйчж бас магадгүй л дээ. Сайн мэдгүй. Ямарсан надад бол яг надад зориулсан шүү. Бүх юм cool tone ирсэн байлээ. За тэгээд тэрний дараа уг нь юм хайрцагтай ирсэн би тэгээд өөрөө хэрэглэж үзмээр санагдаад би бүр үнэхээр энийг хэрэглэхийг хүсчихсэн баггүй юу. Тэгээ яад ч юм нэг сонаа авдгүй байсан. Тэгээд бэлгэн дэрхээр нь хэрэглэж утсан чинь oh my god консилерыг бол үнэхээр батхны асуудалтай охтууд бол үнэхээр хэрэглэх хэрэгтэй. Би бас ер нь ингээд сарын тэмдэг ирэх үеэр амны нойролцоо маш их батгнууд гардаг төрлөх байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь үнэхээр ногоон консилерыг хэрэглээд одоо Simi консилер бүр ялангуяа би өмнө өөр консилер хэрэглэж утсан л тий. Тэгээд Simi-х бол үнэхээр бүр best юм бэлээ. Тэгээд маш сайн өвд дарж өгдөг. Тийм болохоор та бүхэн бас батхны асуудлаа яах вэ гэж байгаа бол бас хэрэглээд үзээрэй. Shirisi гээд брендing хүн болгон бол мэдэх бах. Ийм жижиг оврын гар тойл байсан. Энийг ингээ аваа явахад амар тохиромжтой өгнө хайрцаг дотрээс юм. Би тэгээ хайрцагнаас гаргаад бац ууданд нийцсэн байсан. Энэ маш хөөрхөн юм улаангийн би бас уурд улаангийн юмд амар их дурлаад байгаа. Түүний дараа бас ийм Shotto гэсэн ийм хөөрхөн кирин гэх юм уу? Тийм кирин биш цүнхний оосор гэх юм уу. Тэгээ энэ дотор ням хөөрхөн юм жижиг сажиг уруулан бодох юм нуудаа игээд цүнхнээс ингээд оослоо явах боломжтой. Аймаа хөөрхөн байсан. Ийм хөөрхөн боо өсний боолт ингээд 3 өнгийн сонголттой. Тэгээ тэрнээсээ ингээд хүссэн өнгөө сонгороо гэхээр би юм харангийг сонгоод авсан. Энэ жинхэнэ кирин баха. Тийм ийм хөөрхөн cute кирин. За тэгээ очсон ч бас ийм хөөрхөн Shot Pretty Party гэсэн ийм миний нэрийг бичсэн. Тэгээ MBTI энэ болохоор миний ер нь Lionг хамтарч ажиллах хугацаанд миний хэрэглэх никнейм байгаа. За тэгээд миний YouTube хаяг болон Instagram хаягнууд маань бүгд Benny гэдэг нэрэн дээр явдаг болохоор би бас өргөжлүүлээд бүх никнеймээ өөр болгоод яах юм гэж бодоод Benny гэдэг нэрээр явж байгаа. Liongoос ямар нэг юм авах гэж байгаа. Тэгээ авах гэсэн чинь тэр нь ямар гэдгийг ингээ мэдгүй байгаа тохиолдолд та бүхэн Lionгийн аппликейшнийг татаад тэрэн дээр Shotto гэдгээс миний никнеймээр Benny гэж хайх юм бол би бүх хэрэглэж байгаа мейкапныхаа ингээ бүтээгдэхүүнүүдийн талаараа ингээ оруулаад тэг ингээд тэрэн дээр сэтгэл олон лайк дараад өгөөрэй. Баярлалаа. Тэгээд тэндээс та бүхэн ингээд өөрийнхөө асуумаар байгаа зүйл ч юм уу те. Эсвэл хэрэглэмээрсэн чинь ингээд ахуул яг фейлдч гээд байгаа юм шиг санагдтыг штэ өмнө. Тэгээд тийм үедээ яг тэндээс ороод хүний хэрэглэсэн сэтгэлдлүүдийг хараад ямар хуу гарч ийн гаралт нь ямар байна ч юм уу те. Үнэн нь ямар байна гэдгийг бас ингээд харах боломжтой. Үүнээс гадна манай Liong маань жилд 4 удаагийн том хямдрал зарладаг байгаа. За тэгээ Lionгийг бол мэдхгүй хүмүүс гэж бол байхгүй.
Монголд ч алдартай, Солонгос бас маш их алдартай. Солонгос гэлтүү дэлхийд даяараас маш их алдартай брэнд гэдэг. Дараагийн бэлэг гэвэл Rishi гээд брендийн юу вэ? Pouch байна. Амар хөөрхөн ягаан өнгөн pouch гэсэн. Дараагаар Dage-ийн тэн байсан. Би бас яг ийм бүр үнэхээр яг ийм тэнүүд ингээд ашиглаж үзэх юмсан ингээд яг шинэ тэн авъя гэж бодчихсон чи бэлэн дүрээд ирсэн амар хөөрхөн. Ер нь тэнүүд бол өнгө гаралт нь бол маш сайн. Миний одоо бас бодсон байгаа. Гэхдээ өөр өнгөн л доо. Миний өмнө хэрэгэлдэг байсан тэн. Гаралтын үед бол үнэхээр номер 1 мөн амар гой өнгөнүүдтэй. За тэгээд та бүхэн бас Оливионгоос ороод энэ тэнийг худалдаж авах боломжтой. Тэгээд одоогоор яг хямдралтай харж байгаа юм байлээ. Тэг хямдралтай үнэ нь бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол цаашдаа том хямдралуудаар нь та бүхэндээ бүтээгдэхүүнээ танилцуулаад явах болно. Дараагаар бас муу адилхан брендийн ийм Glow Gel гэсэн. За тэгээд би эдний брендийн тинтийг бас амар дээр үед ашигладаг байсан байхгүй юу. Тэгээ одоо болохоор нөгөө тинтээс илүү Glow уруулан бодогнууд амар модон ороод байгаа шүү дээ. Ер нь бол тренд болоод байгаа. Тэгээ би энийг яг харцаад тинт юм байна да гэж бодчихсон чи харин бүрхэн Glow гарцсан байсан юм байлээ. Тэгээ би бас энэтэй зураг авах бол он гараад эхлэх юм бол миний нэр дээр юм купон гарч эхлэх байхгүй юу. Тийм болохоор та бүхэн бас миний нэр дээр гарсан купоныг ашиглаад Oливионгоос хямдралтай худалдаа авах боломжтой байгаа. Энэ юм хөөрхөн бас Dage-ийн юм кирин байсан. Тэгсэн чинь амар хөөрхөн би зөвхөн кирин гэж утсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ араа дотроо юм жижигхэн shadow хийх үгээд тэг ингээд бүхнээс ингээ авах боломжтой. Амар хөөрхөн cute байсан. Ер нь сүүлийн үед Солонгосын бүтээгдэхүүнүүдийн савлгаа амар хөөрхөн cute болоод байгаа. Бас ер нь бол энэ бас маркетинг амар гоё савлгаатай юм байх юм бол өөрөө их ингээ авмаар санагдаад идэг. Солонгосууд маркетинг дээр номер 1 юм аа. Shadow бэд юм билээ. Тэгээ энэ дотор хийгээд ингээ хамт аваа явах боломжтой. Тий сая энэ skincare брендийн жижиг савлгаатай тусан нэрсэн. Rishi-гийн бас ийм уруулын бодог байсан. За тэгээд мөн Dasime-с юм харандаан консилер ирсэн байсан. Тэгээд би харин нөгөө амар их бэлэг авангуудаа найзуудтайгаа ер нь хуваалцах амар дуртай. Тэгээ би ингээд жижиг хөөрхөн ингээд надаа өмнө байдаг ч гэсэн ч юм уу тиймэр дүмнүүдээс найзуудтай бэлэг болгоод өгсөн болохоор одоохондоо танилцуулж чадсангүй. Тэгтээ би зургийг аваад тавьсан байгаа. Энд ингээд иймэрдүү бэлгнүүд ингээд хамт ирсэн байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь Oливионгийн маань 25 жилийн болсон. Тэгээ 25 жилийн өдөө зориулаад ийм хөөрхөн pouch-аас хийсэн билээ. Oливионгийн яг ийм логоных нь өнгөтэй адилхан. Тэгээ энэ дээр Olivion 25 гэж бичсэн байсан. Ийм хөөрхөн pouch бас бэлгэнд өгсөн. За тэгээ өөр ингээд бэлэг маань дууссан байна. Тэгтгүй ямар ангидыг асуух хүсчихвэл хайцаж чамаагүй Instagram руу маань ороод ирээд асуувал би ингээд яг хэр хэмжээндээ мэрэгжлийн хүн биш ч гэсэн өөрийнхөө хэрэгжилж үтснээр ингээд энэ нь тийм байлээ, тэр нь тийм байлээ шүү гэд аль болох зөвлөгөөг бол маш ингээ хурдан шуурхаа хүргэхийг хичээж байгаа. За тэгээд та бүхэн миний Instagram-ыг болон YouTube channel-ийг минь дагаад хүлээж байгаарай. Бараад яг 1 сараас эхлээд бүтээгдэхүүн авсан дээр удаа яг тэр авсан зүйлүүдээр ингээд YouTube дээр бас бичлэг хийгээд тавих байгаа. За тэгээд бас мөн цаашдаа мейкап болон beauty зөндөө олон бичлэгүүд ингээд оруулахаар төлөвлөсөн байгаа болохоор та бүхэн бас намаа subscribe хийгээд хүлээж агаарай. Бичлэгийг дуустал үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.